Чи бурхны зан чанарыг мэддэггүй бол шалгалтын үеэр гарцаагүй унан учран чи бурхан яаж хүмүүсийг төгс болгодог ямар арга замаар төгс болгодгийг мэддэггүй бурхны шалгалт чам дээр ирж үзэлтэй чинь нийцэхгүй байх үед чи бат зогсож чадахгүй бурхны жинхэнэ хайр бол түүний бүхэл зан чанар бурхны зөвхт зан чанар хүмүүст илчлэгдэх үед тэдний махан би ихэхэн өвдөл чанлал амсхан гарцаагүй хэрвээ чи энэ шанлыг амсахгүй бол бурхнаар төгс болгож чадахгүй жинхэнэ хайрыг бурханд зориулж бас чадахгүй хэрвээ бурхан чамайг төгс болгоод өөрийн бүх зан чанарыг чамд гарцаагүй илчилнэ өөрийн бүх зан чанарыг чамд гарцаагүй илчилнэ бүтэлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл бурхан өөрийн зан чанарыг бүхэлдэн хүнд хизээж илчилж байгаагүй харин эцсийн өдрүүдэд өөрийн урьдчилан тогтоож сонгосон энэ бүлэг хүмүүст илчилдэг бөгөөд хүмүүсийг төгс болгосноор өөрийн зан чанарыг илчилж үгээр дамжуулан бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгодог хүмүүсийн төлөө гэсэн бурхны жинхэнэ хайрын билээ бурхны жинхэнэ хайрыг мэдэрхэд төдийн их зовлон шаналлуулж өндөр төлөөс төлөхийг шаарддаг өндөр төлөөс төлөхийг шаарддаг тэгж байж хүмүүс эцэстээ бурхнаараа хавхуулж эцэст нь бурхан жинхэнэ хайраа буцаан өгч чадна тэр үед л бурхны зүрх сэтгэл хангалттай байх болно хэрвээ хүмүүс бурхнаар төгс болгохыг түүний хүслийг дагаж жинхэнэ хайраа бурхан бүрэн дүүрэн өгөхийг хүсдэг бол ихэхэн шандал нөхцөл байдлын олон ташлааныг олж үхлээс дортарч таныг амсах ёстой эцэстээ тэдүнэн сэтгэлээ бурханд буцаан өгөхөөс өөр аргагүй болно хүн бурханд үнэхээр хайртай эсхэн зовлон зөвшөөрлтийн үеэр ичдэгдэг бурхан хүмүүсийн хайрыг ариусгаханч бас зовлон зөвшөөрлтээр дамжуулан хийгдэг билээ зовлон зөвшөөрлтээр дамжуулан хийгдэг билээ